За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр Улаанбаатар хотод 2024 оны 8 сарын 8-ны 12 цаг тэг минут болсон байна. Америк нэгдсэн улсын Тишка Монгол ирсэн. За Нутицкагийн Америкийн хэсэг улсын Иллиной мужид 8 сарын 7-ны шөнийн 23 цаг. За өнөөдөр нөгөө олон улсын аудын баяр өдөр байгаа шүү дээ. Юу лээ 8 сарын 8. Тий 8 сарын 8. Олон улсын гэж Монголоо юм шүү. Монгол шүү. Америкт өөр өдөр гэдэг шүү дээ. Өөр өдөр шүү дээ. Ямар ч хэлээс аудын баяр өдөр. Бид олон улсын юм байна. За ойрд ерөөсө 7 сард огт холбогдож чадаагүй 6 сард л бид нэг холбогдож хүй хай сайн сайхан юу яцгаана гэж ярьсан байгаа тий. Тэгээд 7 сард бүр ямар ч завгүй угаасаа Монгол орон даяараа наадам үлдэж амардаг тийм өдрүүдээс юм байгаа. Тэгээд 8 сарын 8 тийм гоё өдөр ямар ч лээсэн цуглаад нэг дор цуглаад ярахаар суцгааж байгаа бүгдэнд нь баяр хүргье. Энэ ямар өдөр гэж бодож байна өөр? Өөр ямар өдөр юм? Бат. Энэ үтэрийн хормын аан өдөр. Тийш дээ. Гайг хормын өдөр юм биш үү? Өнөөдөр чинь 2 жилээ. За баяр хүргье. Хормын айн баярын мэнд хүргье. За сүүлийн бүр нэгтээ сууж байгаа байхгүй. Сүүлийн үеийн сонин сайхан юу байцгаана? Ерөөсөө ойрд ингэж дөрүүлээ яриаггүй шүү дээ. Гаяагаар юу байна? Миг нааштай юм яриад шүү. За надад чинь сайхан сургуулийн амралт гэснээс хойш тэгээд ээж ажил, гэрээ ажил наалддаг ерөөсөө. Хицаагүй нүү. Ерөөсөө өөртөө ч 30 минут гарах завалгүй болох. Хоёр жоохон хөтөн шүү дээ. Хичээл нь одоо амарсан байна уу? Хичээл амарсан маа. Сайхан амар хүртэл амарна. Сайхан амралтын их хүрт юм да. Энжой амьдрах төвтэй хүмүүс ч амралтын их хүрт байдаг юм биш үү? За сүүл сургуулийн амралтын хүртээ. Сургуулийн амралтын хүртээ харгаа юм. За Тишкагаар сони юу? Тишкагаар сони ихтэй шүү дээ, тий. Юу гэж байгаа наа чи? Монголд ирсэн байна. Ажлаа гээл. Аюу сан Тишкаг гисэн штэ. Маа найз хүн холбогдсноо. Тэгсэн штэ. Үгүй Тишка Монгол явсан юм уу? Монгол байгаа зураг нь явж хий гэлтгсэн. Харин тийм ээ чирсэн надад хэдхэн хоногийн өмнө мэддэл явцсан штэ гэсэн чинь Монголоос манай найз зарсан. Үгүй Тишка Монголд ирсэн юм уу? Аймаг наадам дээр явж хий. Хүмүүсээр надаас юу яагаад мэдээд авах шүү хэл. Зя оожгорсон юм. Надаар сонингэвэл ихээ тэгээд 6 сарын сүүлээс эхлээд амарч байгаа. Тэгээд зуны амралтаараа Японоор Солонгосоор гэр бүлээр аялах төлөвлөгөөтэй байсан. Тэгээд Солонгосоор л явсан. Тэгээд дунд нь Тишкагийн гинтийн одоо шийдвэрээс шалтгаалan Япон руу явж чадаагүй Солонгосоосоо буцаж ирсэн байгаа. Гинт нөгөө Тишка Монгол руу ирэхээр болоо тэгээд Солонгосоор тариа Солонгос битэд бас хэд хончоод тэгээ Монголд ирсэн. Монголд ирээд үргэлжлээд яг наадмын биш болон 7 сарын 28 7 сарын сүүлээр Монголд ирэх хэрэгтэй байсан. Тэгээд 7 сарын 12-нд бид нар бөөнөрөө ирээд тэгээ наадам нөгөө аймгийнхаа 100 жилийн очоод тэгээ ер нь бол ингээд уламжлалын дагуу Тишкач бай, гаяач бай ингээ гаднаас хүмүүс ирэхээр маш их завгүй өдөр болгон л нэг хуваарт ингээ тэгээ гэж гадуур дотор гүйсэн нэг жуулчинтай Монголын талаар тэгж амьдрэх шүү. Борин жолооч хийсэн, юмнуудыг тайлбарлсан, дагуулж явсан, идүүлж уулгасан, салгасан өдрүүд үргэлжилж байна да. Олон юмнаас санал болгосон нөө. Би нэг алиа мэдгүй хоёр мацааныг дагуулаа яваад. Юу хамаагүй идэж уусан, маш их нэмсэн өдрүүд үргэлжилж байна да.
Саяаран камер нээгээд эн чи юу хоёр бумгар өгөн бөлээ гэж бодож ирсэн. Нэг тийч Ялгаагүй таад бүгд яг адилхан байгаа шүү. Би угаасаа ч нөгөө амар таргалжаад ирсэн. Ирээд бас амар таргалаад хүмүүс намайг харахаар танихгүй бичиж юмрээ. Харсан хүн болгоё гэд мөн үү цочиж харж байгаа. Тэгээд эхлээд цочихдоо хэн блэ гэж очиод хоёр дахь удаага цочихдоо тичка мөн үү гэж чочдөг бүх хүмүүс тэгж байгаа юм байна. Тэгээд нөө тэр түүхийг ингээд амар олоотой яриад харин тийм ээ ингээд тичка таргалсан тий хүмүүс танихгүй байгаа тий аа мөн тий Монголд ирсэн. За одоо ингээд буцаж байгаа гэсэн нэг тийм хариултыг ингээд өмнөөс нь хүн болгонд хэлээ явж байгаа. Гэхдээ нөгөө настай хүмүүс харахаараа ёстой хөөрхөн болцсон байна. Таргалаад тест нэрээ илээ бүр сууртай болсон байна. Бондоогоо тагцсан дулаагаа болсон байна. тийм хөөрхөн болсон байна. Ёстой гоё байна гэж настай хүмүүс нь болохоор тэгж хэлээд залуучууд нь болохоор ямар болсон юм ингээд Нэг хүмүүс таргалтын талаар яасан хэдүүл ернээс өнөөдрийнхөө яриг таргалт гэдэг зүйл хийчихв. За эгээгээр сайн сайхан. Надаар өстө нам 50 байна дөө. Наадмын бэлтгэл гарсан 7 сар ер нь наадамцаар агаад дууслаа. Одоо тэгээ 8 сар гараад наадам дуусгаал байж гин да. Үгүй штэ дуусахгүй штэ. Өний хаалт 10, намрын нээлттэй 10, намрын хаалт 10, өвгийн нээлттэй 10, өвгийн хаалт 10. Тэгэхээр ч ерөөсө дуустахгүй байхгүй юу? Тэгээ зунжанга наадамсан гэхэд бас харлаагүй гайгүй штэ тий. Эсвэл цагаан цэнхэр өнгөх гоё зөхөд байна. үгүй харин игээ харлаагүй. Би игээс Энэ зон айсаас арчилсан. Хараа. Амар харлахгүй харгаа олсоо. Ямар арга Энэ зунжанга гадаа байсан. Гайгүй хантай зунжанга гадаа байсан гэхээр харин хантай. Нөгөө миний явуулсан масктаас хэрэгэлсэн үү нэг битүү толгойд оогуулдаг маск гэдэг. Хэрэгэлсэн шүү. Тэрний чи ачаар л ийм арьстай байна шүү дээ. За бас тийм байлгүй тэрийг хэлүүлсэн юм. Ингээд бүр ингээд амар арчаатай заяа. Ингээд даваад ингээд майхан цайхан тоноол явж байгаа. Тэгээ тэрийг ингээд би өмнөөс нь ингээд ямар хэцүү юм бэ гэж харж байгаа. Тэгсээр ингээд хаяа нэг гэрт ирж хонохоор ингээд маск тавиал аль эзэний нүрээ байгаа маск тавьсан байж байна. Тэгэл өчигдөр би за ингээл эднийг дуурайгаал ингээл нүүр мүрээ арчаал энэ тэндээ нэг юм ганц юм наачаал гараад ирсэн чойцсон яасан гэж чи ингээ маск тавьсан ингээ маск өмссөн ингээ чойч Гарандаа ингээ углаад бүр энэ хөтлөг хийждэг ийм маск байсан. Ингээ хоёр гарандаа маск гэсэн нүүр оож идсэн чинь нэг юм хүүх юм нэг юм пад ганц бүрийн пад хуваагаад талын духан дээр талын хазар дээр ингээ хуваагаад тавьсан. Тэгээ тэрийг аягүй арьсан харчилсаа гэж гараад ирсэн чи өдөөс нэгцэн хөвдөж байгаа юм чи. Болтой тадраа. Гэхдээ миний гарст амар харлсан энэ зон. Гэтэ гайгүй хантай. Гаранд нь маск явуулмаар юм байна та. Гатаа өсдөг. гарандаа ингээ хийдэг маскос Ой, миний нүрийг яах вэ? Америкээс ирсэн бор охины тухай яриач. Тэгээ Монгол тэрээс хагарсан түүхийг яриач. Одоо бүр оожоос сайхан байгаа сте. Эрэхтэй тийжка бүр боббор би хараад бүр шок. Аргагүй штэ. Бор. Аргагүй штэ. Америкт ч нэг бор хүмүүс ч баян бид. Нэрэж та. Халуун 4 өдөр чинь халуун газар амьдэрдэг хүн бор авах яадаг юм. Тэгээд тэр сонингоор би гоё нэт юм хөө. Би хүмүүс нөгөө борлохоо борууд нь баян байдаг гэж тэгэхээр би бас борлчт юм уу гэж баян болж харагчих гал үзэл. Баян болж харагчих гэж үзсэн чинь би харлаагүй. Нөгөө яасан тэр өдөр нь бороо ороод нар гараагүй. Завгүй явж ганц өдөр зав гаргаал далайн эрэг явсан чи яасан байх вэ? Бүрхэг байсан байх нь ш. Явсан байх гэсэн бүр заяа. Гэсэн чи байхгүй бүрхэг өдөр байсан. Харин аюу саний Тэгээд нөгөө зүгөө орсон. соёлын ялгаа одоо чинь Монголд ч юм уу ер нь Азийн улсуудад ингээд бараан царайтай ахаар гэдэг гадаа ингээд ажил хийдэг, харбор ажил хийдэг. Тийм болохоор ингээд тийм арьс марсны юм харбор байна гэж үздэг чинь ингээд харалж борлцсон хүмүүсийг. Тэнгүүд Америкт болохоор ингээд зөвхөн байнга ажил хийдэг хүмүүс ингээд байшингаас байшингийн хооронд ингээд дотор байдаг. Тийм болохоор цагаан дараа ингээл нэг юун дээр одоо наран шалгын газар ч юм уу далайн эрдэр ингээл бие шараад хитчээдэг хүмүүс нь бор арьстай байдаг болохоор юм ингээд борлцсон ингээд арьстай хүмүүсийг хараад ямар гоё борлцсон ямар гоё яасан тэгэл ингээл энэ зэт дандаа ингээл далайн эрдэр хитчээдэг баян нөхөр ингэж хардаг. Тэг би бол далайн эрдэр хитдэггүй шүү.
Гэтэ амар бор байсан. Тэг бороо. Анх тийчгээ онгоцны буудлын дээр би солонгос тийчгийг тоосч аваад онгоцны буудлын дээр ингээд зөндөө удаа хүлээгээл гарч иргээл ингээд хүлээгээл тэлээж гал гараад ирсэн чи чочоод энэ чи ингээд камерны араас л ингээд хараад байгаа шүү дээ. Тэгээ гайгүй харагдаж байгаа. Одоо бид нар ч гэсэн одоо ингээд гайгүй харагдаж байгаа. Ингээ харсан амар бүдүүн. Тэгээ бор тэгээ тийчгээр чи ийм бүдүүнээр нь ерөөсөө ингээ огт харж байгаагүй байгаа хгүй амьдралынхаа туршид. Тэгээ ингээ гайхаад ингээ шоконд ахаа үнж ингээ гайхаад ингээ гацалтанд орж ирээд ш. Ингээ хараа юу ч тэгээ мэдхгүй. Ингээ хараад гэсэн яна би одоос ийм харагдаж байгаа хта ингээ гар марыг барьж үзлээ. Өөрөө ерөөсөө тийм харагдаж байгаа гэж бас бодохгүй байгаа байхгүй. Наа миний бүр ингээ энэ тэндээс ингэж барьж үзсэн. Энэ юу вэ? Энэ юу вэ бүр ингээ гайхшгүй. Тэгээ гайхаад ингэж бодсноо зөрүүлээд гэж байна. Би бас яг ингэж харлаа. Энэ хавь чи ингэж харагдчих юм байна шүү дээ гэж мэдчихэж байгаа юм шүү. Энд би угаас амьдралынхаа хамгийн их хүн чин дээр. Гэтэ би чи Америкт турхаад ордсон шүү. За тэр таргаан турхаач яг өмнө хэдүүлээ нөгөө 6 сард ярьж байхад юу яасан шүү дээ. Нөгөө хүн хоорондын харилцааны талаар ярьж байгаад тэгээд яалтчгүй ингээд цаг тусаад унтраа тэр чигээр нь одоо бичлэгээ үргэлжлүүлэх хийцэн байгаа. Тэгээд дахиж үргэлжлүүлээгүй. Тэгэхээр тэрийг үргэлжлүүлж яривал зөв тийчгээс асуумаар байгаа юм гэх юм уу одоо хүн хоорондын харилцаан дээр одоо чи ингээд бонд зөндөө удлаа Америкт ч зөндөө удлаа тэгээд Монголд ирээд ингээд зарим нэг юм гайхшиж магшраад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр ингээд туршлагаасаа хуваалцвал хүн хоорондын харилцаа болон энэ соёлын ялгаа Монгол хэрхэн яаж өөрчлөгдсөн байна. Тэгээд юун дээр нь ингээд чи бас өөрөө өөрчлөгдөд ингээд хүлээж авах та нэр ямар сони ингэж хүлээж авч байна. Одоо хүн хоорондын харилцаан дээр гэсэн үг. Их асуудал. Яг Монгол дээрээ гайхширсан юмуд гэхээр хамгийн сүүлд гайхширсан юмудаа санаад орж байна л да. Кофе шопд ороод биш нөгөө эндээс ажиллаа хийж байгаа юм шиг. Ажиллаа хийж байгаа кофе шоп орж ингээд сууж арай төвлөрөхөд. Тэгээд гисэн чинь ингээд миний хажуудлын ширээс үрсэн хоёр эмэгтэй орж ирээд огт кофе биш юу ч ахгүй тухайн газраас юу ч ахгүйгээр орж ирээд суугаад амар удаа ингээл хоорондоо яриад ингээд бүр бичиг цаас гаргаж ирэл тэгэл баг ажил хийгээд юм шиг гэж юу яахгүй. Тэг юу ч аваагүй. Тэгээд тэгсэн гараа явцсан. Тэг би бүр гайхаад ямар хуваачас ямар муха бүдүүлэг зам бэ гэж бодож байгаа. Яа тэгэхээр тэр газар чинь тэр кофе шопыг ажиллуулахын тулд одоо ингээл тийч ингээл air condition айгу тухтай газар байгаа байхгүй. Тэр урсгал зардал тэр air conditioning ажиллуулж байгаа тогны юм ингээл ус юу цэвэрлэгээ гэдэг тэр ажилтнууд тэнд ажиллаж байгаа ажилтнууд гэдэг амар их зардал гаргаж байгаа шүү дээ. Тэгээд чинь зүгээр л нэг юм нийтийн ингээд одоо усаас ч юм уу цаанаас ингээд санхүүждэг газар биш ингээд хувийн бизнес хэрэгжилж байгаа жижиг бизнес хэрэгжилж байгаа байхгүй юу. Тэгээд тэгтэл тэр газрыг бодоод ядаж ганц кофе ч юм уу аяга цай тийм ямар нэг юм аваад уух уухгүй нь хамаагүй тэр газрын одоо тэр газрыг ашиглаж байгаагийнхаа хариуд нь ямар нэг юм авах хэрэгтэй надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ би тэрийг хараад бүр гайхаад ийм байж болохгүй. Тэгэхээр чи энэ жижиг юу бизнесүүд ампуурхаас яах юм. Тэгээ гол нь тэр хоёрыг ингээд сууж явах хооронд хүмүүс орж гарч байгаа шүү дээ. Тэр хоёр чинь ингээд бүтэн ширээ дөрвөн хүний ширээ эсдээд хойлохна ингээд суучж байгаа. Тэгээд чинь цөөхөө нэг ингээд гурван ширээтэй тийм гурван том ширээтэй тэгээ цаанаа нэг хоёр юм жижиг ширээтэй ингээд юм жижигхэн газрыг ингээд хідэн цагийнх нь орлогыг хаагаад тэнд ингээд зүгээр суужсан юу ч ахгүй ядаж ганц кофе авчаа сууж байвал хамаалгаа хідэн цаг суусан гэсэн. Тэг гараа явцсан тэнд би бүр ингээд шокнд ороод ямар хуваачсан бүр ингээд зам бэ гэж бодсон. Тэгээд тийчгээ тэрийг надад ярихад надад бол яг тийм одоо тийчгээ шиг сэтгэл төрөхгүй байгаа байхгүй юу? Би ч өөрөө Монголд яж байгаа юм шүү дээ. Тэгээд зүгээр шүү дээ. Тэгээд кофе шопод ороод заавал уух юм ахгүйгээр би ч гэсэн ороод шаардлагатай тохиолдол юмдаа хийжээл яг хөвчлэн л кофе шопод кофе уух гэж ордог л доо. Гэхдээ ингээд хүнтэй яриад өнгөрөх ч юм уу эсвэл ингээд нэг суугаад имэйл явуулчаад гаргах ч юм уу тэр тохиолдолд зүгээр штэ гэдэг ингээд хүлээжсэн чи тийчгээ бүр тэрийг ингээд аюу сонирм болгоод надад яриад ингэж байгаа байхгүй юу. Тэр тал дээр тоор юу гэж бодож байна. Одоо тэр саяны үйл явдал дээр ямар талд нь зогсож байна, ямар бодолтой бэ? Жижигтэй бас санд нэг байна. Тэр яг зөв штэ хүмүүс тийм мухаа байчсан байж болохгүй штэ. Нөгөө жижиг донц бизнес эрхэлж байгаа хүмүүс ч угаасаа л тэрүүгээрээ л орлого олж байгаа штэ тий. Зүгээр одоо тэр инста нийтийн номын сандаа очиж сууж байгаа бол хамаалаа тий.
манайхан чинь үнгүй юм нуусгүй гэдэг шиг. Тэгээ ер нь бол Тэр хандлага нь бол ингээд нийтлэгтэй одоо би ч гэсэн зөндөө харжсэн. Гэтэ тэрийг ингэж одоо тижка шиг бодож шокерч нэг хүлээж аваагүй. Тийм. тийм. Би ч гэсэн ер нь бол Тижкагийн зөв гэж бодож байна. Тэгэхээр уусаа яг Тижка гаргаж ирж байгаа өнцгөн зөв байхгүй юу? Тэгээ энэ монголчуудын хувьд бол нэг энгийн юм шиг ингээд өөрсдөө харахтаа тийм шиг харагдаж энэ амар муухай бүдүүлдэг тийм улин зам баг. Юм улин зам. Ажил бас хэлсэн. За өөр мангар олон юм их гэж шиг хараасаа нөөг нь ажиллах бас. Ам дээрх төвжрэл үүсгээд байгаа юмуд нь ингээд заримдаа зохиомл төвжрээ үүсгэн тэгээд нөгөө нэг ингээд та би гэд ингээд нэг нэгээрээ ээлжлэл орж гарчих юм дээр нэг ингээд удаараа машин оруулж байгаа төвч байгаа юм чихэл бүгд ардаасаа ингээд дайраад ингээд тэр машин тавьж өгсөн хүний баг ингээд ёо шал дими зам тавьж өглөө гэж бодогдлол нь ингээд бүр ингээд 5 6 7 8-аараа ингээд бүр чихэл хараараасаа бүр ингээд төвч байгаа юм шиг дайраад Тэгээ ингээд жагтан төвчөө үсгээл лөө. тийм тэнгууд ингээд нэг машин оруулчихад хэдэн секунд алдах юм 3 4 секундэд л ингээд гараад өнгөрч байгаа машин. Тэгэл ингээл нэг нэгээрээ ээлжлэл орчход тэр нэг хүний хүлээх хугацаа амар багасчих юм дээр бүр ингээл хөх гэж байгаа юм шиг би л орж ивэл ингээл ингээд чихээд байгаа юм бас амар асуудал. Энэ Тижкагийн хувьд энэ хараад байгаа асуудлууд нь угаасаа харах нь аргагүй зөв асуудал заяа. Ягаад тэгэхээр Тижка та хэрвээ жилдээ нэг Монголд очичдаг бол наа чи тийм амар хүнд асуудал юм. Японд ахта за энд ч ирсэн ч гэдэг бас адилхан жилдээ нэг очиад байгаа штэ. Тэгэхээр ингээд ерөнхийдөө нэг арай нэг нийгэмтэйг ойрхон байхгүй Монголын нийгэмтэй за хүмүүс нь яа тийм одоо зам дээр гарвал тэд нартай хаалцаа явдаг ч юм уу те нэг игнэт нөрөд тэгдэг ч юм уу. Тэгэхээр жилдээ нэг очичих юм бол наад чи арай өөрөөр харагдсан заяа. Гэтэ Тижка илүү нөгөө нэг амар тийм нөгөө ийм эмзэг хүн болохоор бүр амар хүлээж авч байгаа штэ наад чи бүр хамаг юм ингээл бадрааж авч байгаа штэ. Тэгж хүлээж. Тэр эзэнтэй холбоотой шүү. Яаж хүлээж авна гэхээс илүү өөрчлөх хэрэгтэй байгаа нь гэдэг юу одоо байхгүй. Би яг ингэ нэг хүлээж аваад за угаасаа ингэдэг гэж орхих биш. Одоо хинж байсан гэсэн би ч байсан өөр хин нэгэн гэсэн угаасаа л энэ хүмүүс ийм гэж орхих биш. Өөрчлөх хэрэгтэй байна гэд би өөрөө зүгх гэж юм шиг дайраад авах биш зам тавьж өгөө тийм нэг хоёр машин оруулаад окей дараачих нь надад зам тавьж өгөө би чигээр яваад ч юм ингээд ямар нэг юм өөрчлөлт ингээд хин нэг хийж эхлэхгүй бол бүгд за бид нар угаасаа л ингэдэг би ч гэсэн боломж олсон дээр газ орчий гэж өөрөө чихээд байх биш. Энэ хүн надаа ингээд зам одоо ингээд би энэ хүн заавал зам тавиад өгчүүл энэ ингээд чихэн шүү гэж бодохч биш ингээд ямар нэг өөрчлөлт хийж тийм Монголд байнгын хүний зүгээс харахад болол тэр царцсан муу гоё болсон баа шүү. Замын муу гоё болсон баа 7-8 жилийн өмнөөс. Замын хөдөлгөөний дүрэн бол ингээд дараагийн левел. Одоо жишээлбэл бид нар ингээд ярьлаа, бидний бичлэгийг үзэж байгаа хин нэг өө нэрэд тийштэй ингээд та би гэдэг зарчмаар явчихыг бодож байгаа. Бүгдээрээ бодож байгаа. Одоо ингээд нэг үе яасан штэ та санаж нэг үе Facebook дээр нөө би хог хайдаггүй хүн гээд нэг юм давлгаа яваал нэг челленж хийгээл би хог хаяагүй бити хог хаяарэ гээд ингээд бүгдээрээ ингээд Монголд ерөөсөө хог байхгүй гадны хүмүүс ирээд ингээд тэнд хогоо хаяад байгаа юм шиг тийм давлгаа явсан шүү дээ ингээд байгаль хог хайдгүй хүн ч үлээ. Тэгсэн хэрнээ бүгдээрээ хаяад байгаа байхгүй юу? Одоо ингээд хаасаагүй хог зүгээр нэг модны булан голын зах дээр очиод идэж угаал суугаал явахта яг өмнө нь бол ингээд нөө идэж уусан юм тарааж хайчаад тэр чигээр ингээд яваад хин цэвэрлэх гэж байгаа одоо нэг юм үйлчлэгний газраар үйлчлүүлж байгаа юм шиг одоо ингээд тавьчаад яваад өгдөг байсан бол одоо тэр нь ингээд гуутандаа буцаагаад хийгээд аваад өөр нэг газар авч тавьчаад эсвэл нэг жалах шууд юу вэ замын хажуу руу шидчихэд яваад байгаа байхгүй. Тэгээ тэрийг хин ирж авах гэж байгаа гин одоо хин ирж авахгүй шүү дээ тэрийг ер нь бол тэгээд нэг нь хог айцмахад дараагийнх нь ингээл уутанд хийгээд өөр газар авч хаяад тавиад байгаа. Тэгэхээр ингээд хүмүүс бүгдээрээ бодож байгаа нэг хог хайдгүй зам дээр та бигийг барьдаг тэгсээр нэгж хэрэгжүүлэх үү. Тэгж бодогцсон. Сайжруулмаар юм зөндөө ноёг дээр одоо хүн хоорондын харилцаа гэдэг юм дээр бас одоо Аз соёл ерөнхийдөө нэг үйлчлэгээ сайтай шүү дээ. Америк бол тийм шүү дээ. Бараг гүйж үйлчлүүлдэг тийм. Тэнгүүд одоо би ингээ кофе шоп бас ингээ би нөгөө кофе шопоос айгүйх ажил хийгээд болохоор кофе шоп лайг хүмүүс анзаарч байна л да. Эцэг чинь ингээ хүмүүс орж ирээд суучаад ширээнээсээ ингээ зөөгч ашиглаас байгаа байхгүй.
Ер нь бол кофе шопч өөрөө очиод тэг кассан дээр нь юугаа бичүүлээд аваад явдаг, эсвэл аваад суудаг ч юм уу. За Монголд бол яг ширээнд навчаад өгч байгаа өөрөөсөө очиж захиалаад тэг ширээ рүү авчираад өгч байгаа байхгүй юу. Тэгээд би ч ороод захиалгаа өгөөл ширээ дээр ирүүлээ суугаад нөгөөдөл юм захиалгах чи зөөгчөө гэж хашгираад бүр хэд хэд удаа ингээ хашгираад ингээ тэр хүн ирээд захиалгаанд аваад авчирч өгөх ёстой ингээд өөрөө тэнд ингээд суучаад хөөе зөөгчөө гэдэг ингээд бүр хэд 2 3 удаа хашгаа зүгээр ингээд гараараа ингээд сууж авахын оронд очиод захиалгаа өгүүлдэг юм шиг санагдаж юм шиг. Яагаад тийм хүмүүс ингээд энэ хүн надад үйлчлэх ёстой одоо миний өмнө ингээд бүхэлдэж тонголцох ёстой гэдэг сэтгэлгээр хандаад байгаа юм бол тэр хүнтэй завгүй байгаа л окей очиод өөр хэрэгтэй юм асуул та. Тэгвэл тгий штэ манайш хаан заяатай тэнгэр үйлчлэгч бас хаан. Тийм шүү дээ. Тэр чинь очиж мөрийн барьж өгөх хэрэгтэй байхгүй юу? Хаан дээр тэгээд байгаа байхгүй. Иддгүү мүү? Тэнгэр заяа юу гэдэг вэ? Тэнгэр заяатай хаан суудалтай юм шүү. Тэгээд юм авчираад өгт нь баярлаа гэж хэлж байгаа хүн алга тийм зүгээр л авахстай юм авч байгаа окей. Ингээл ингээм амар ингээл үүсэлт чихээрэл ингээл нэг юм яргуу над нэг юм ингэж байх гад. Окей. Камаа чи нэг 10,000 төгөлчөөд юу шаардаад байгаа юм бэ гэж бодож байгаа байхгүй. Тийм биш ярихгүй. Тийм байх. Гэтэ тийчгээ юу заяа за юу үнээр комплимент та ингээд одоо сул талуудыг харыг бүр ингээд хаач сул тал байгаа заяа Америкч, Японд ч Монголд ч заяа гөрүүлсэж алинд сул талыг харыг бол харж болно. Гэтэ Монголын хувьд бол би нэг өмөрх юм харьцангуй гоё болсон. Одоогийн залуучууд амар гоё бие авч өгдүүлсэн байна. Өөртөө анхаардаг болсон байна. Соёлтой болсон байна. Өчтөг хүндэлдэг болсон байна. Орчин ч гэсэн өөрчлөгдсөн байна. Тэг яг нөгөө бас бид аяад аных өгчүүл яг энэ нийгэм сайхан болох гэсэн. Тэгээ одоо таад ингэ байхгүй болчих юм бол тэр нэг тоглоомгүй хараа аюу гоё болж байгаа. Тэгээ ер нь бол мэдээж их хотын соёл хугацаа хэрэгтэй. Нөгөө 90-ад оныхон бол бас өөрсдийнхөө үеийг яаж. Та нар бодлоо энэ одоо энэ том энэ улсууд гөрнүүд чинь хэдэн жил болчоод одоогоороо ч ингээд амар бүдүүлэг аимшиг хүмүүс өндөө байдаг үстэй. Тэр нөгөө юу байгаа байхгүй юу? Тийм масс. Одоо чинь тэр нөгөө уулын мод дуртай богонтой гэдэг шиг тийм бүдүүлэг харанхуй ингээл хүмүүс бол хаасаагүй бүх улс орнд байгаа. Гэхдээ масс нь ямар байна одоо дийлэнх олонх нь хүмүүсийн дийлэнх олонх нь ямар вэ гэдэг дээр асуудал байгаа байхгүй. Уул нь монголчууд ч дийлэнх олонх нь залуучууд шүү. Залуучууд хүүхдүүд шүү. Тий нөгөө гаяг гоё үеийнх шүү. Тэг бидний юу би хөгшөө үедээ юу надаас доошоо. За ингэдэг одоо нэр тоглоомч арай гэлгээ гэдэг юм байна. За одоо нэг жоохон гэгээлэг юм ярьж байгаа тэгээд дуусгана. Яран тий. Тэгээ тийчгээр ингээ Монгол айгу бараа хард юм. Тий. Тийчгээр ингээ сэдв оруулахаар бүр бараа шавчдаг. Тийчгээр нөө Монголд ирээд тэгээд ингээд гоё юм ярилтаа. Тийчгээр гоё юм. Сарын хүртэл байхаар байсан. Тэгээд бүр ингээ болигээд ингээд 8 сарын дундуур буцаж байгаа. Тэгээд энэ хүний ингээд энэ юугийн зүрийн хадгалж үлдэхийг хүссэн. Магадгүй дараа нэг хэдэн жилийн дараа тийм байсан, тийм гоё болсон биз дээ гэж ярих юм лүү те. Гай яг нь ойр хойрхон Монголд ирээд идэг хүний хувьд бас ингээд айгүй их мөрч ярьлаа. За угаасаа бүр зөвхөн Монголдоо гэдэг эгийн санал сэтгэлийг сонсё. Манай монголчууд сайхан шүү дээ. Юу сони юмд стресстэй. Амар ажиргалтай. Гой өрөм эцнээ яриа, жимс төснээ ярьсаж. Сая би нөгөө нэг манай бүкрижийн сургалт болоод түнхэл явсан байхгүй юу. Тэгээд нөгөө би сургалтнаасаа жоохон хоцорчоод нэг өдөр энэ хотод байчаад араас нь очихгүй юу. Тэгээд нөгөө вагоны тикет олдохгүй машинаар явсан. Тэгээд машин хайж нэг машин олоод тэгээд түнхэл явбаа. За тэгээд нөгөө жолооч маань суулгаад явлаа хамгийн гоё. За би өөрөө уг нь хэрэндээ би уг нь яарч байгаа сургалтнаасаа нэг хоног хоцорсон байгаа. Тэгээд айгу яаралтай вагоноос хурдан явахын тулд ийм машинаар явж байгаа шүү гэж хэллээ. За гээл. За тэгэл жолооч маань явлаа. Тэгснэ одоо хоошо давнаа гэснэ. Би өглөөний цайгаа уугааг байгаа. За ямар ч гэсэн явхаас өмнө нэг цай уучи. За гээл. За тэгэл хайж явж байгаа ямар ч нэг цайны газар олоод цай уусан. За тэгээд за одоо явах нь дээ гэж тэгсэн чинь энэ засмал нь айгу муухай энд жоохон хурдан явж болохгүй гэх айгу удаах явсан. Тэгээд явж ирсэн замдаа за ямар юмны давааг нэг даваан дээр зогссноо. Би энд нэг юм өргөх ёстой юм аа гэж буугаал даваа тойроод будаа цацаал заяа тэгэл
За би тэгээ суугаал үлээ. Тэгсэн жоох урууцнаа. Өө энэ үгүй энд амар их гүзээлдэг нэдэж штэ. Ийшээ ороод нэг хитгэн гүзээлдэг юм гэчээ тэрээ. Япоог яцсан. Тэгэхээр би дагаад буугаа явлаа гэсэн чинь битүү аалц ирэлтэй. Юу руу ороод захруу тавих гэж ороод нэрээ амар их гүзээлдэг нь унтсан. Тэгээл зарим нь тэрүүгээр айгүйх байсан хүмүүс айгүйх түүсэн байна гээл. Тэгэл бичгэн л гүзээлзгэн төвж байгаа л буцаад гарч ирээл за одоо л нэг хурдан явах нь гээл гэсэн чинь ахаад нэг даваан дээр гараал зогсноо. Ямар юм бэ? Эндээс явчихсан 3 даваа давж явчихсан. За өглөө. Тэгээд даваа дээр 3 дээр нь зогсоод нөгөө юмаа өргөө. Тэгэхээр би баг эндээс нөгөө вагоноос удаа явж байсан. Тэгээд явсаар агаад тэмцээд өглөө хийдгээ төдөлсөн би. Бараг нөгөө вагон очдог цагаас нь арай ирд очиж чадсан уу юу тэгж очсон. Тэгээд би очиод ихгүй чи айл өглөөл гарлаа. Яасан удаа явдیں۔ Ингээл тэгсэн. Тэгэхээр нөө би машинаар ирсэн гэсэн чи манай аж хоолоо. Чи замдаа юу ийгээд алга болсон хар өглөө гарчаад гээд. Гэхдээ манай аж хоолоо замдаа бууж чимэс төөж идэ. Гэх мэтчлээ за яа. Тэгэхээр ер нь бол тэгээд байгаа нөхцөлтөө одоо тэгээд зохицоол за гэл айгуу сайхан 50 амьдрах хэрэгтэй. Эгээ шиг юу ч болж исэн гэсэн урсгал ус шиг байх хэрэгтэй юм. Затруулах хэлчихөө. Затруулах гэж ингээд яагаад би энэ юмнуудыг яриад байна гэхээр хүн чинь угаасаа ингээд нэг одоо юу гэдэг анхнаасаа төрөлтөл ингээд ийм соёлтой болсон ч юм уу төрдгөө эсвэл тэнгэрээс тэр бүхнээ авдаггүй ингээд эргэн тойрноосоо хүмүүсээс ингээд соёл одоо ингээд юу яаж байгаа юмнуудыг суралцдаг бусдаас суралцдаг учраас би өөрөө зөнд ингээд суралцах гал хичээдэг хаана хин юу ярьж байна өөрийнхөө алдаадаг лийг тэндээс олж хараад тэнэ яана би бас ийм алдаа гаргадаг шүү дээ тэгж харагдсан юм байна гэдэг юм ингээд суралцаад явдаг учраас одоо хин нэгэн хүн магадгүй сонсоод нэр энэ миний гаргадаг алдаа байна ш өөрөө анзаараагүй гэж болно шүү дээ. Тэгээд тэр чинь муухай харагддаг юм байна. Ингүүл ийм муухай юм байна. Нөгөө хүнд ингэж санагддаг юм байна гэдгийг суралцаасаа ерөө суралцаж амжаагүй хүн байвал суралцаасаа суралцсан хүмүүсээ зүгээр энийг алгасаад за тийм ийм хүмүүс юм байдаг гэд ингээд өнгөр мэдтэй л гэж бодно. Яагаад тэгэхээр би өөрөө хүмүүсээс аягүй суралцдаг байхгүй. Нэг тийм байж тээ. Энийг ингэж хийчих зүгээр юм байна. Ингэж юм муухай юм байна гэд ингээд суралцдаг учраас хэрвээ суралцах хүмүүс байвал сурцаасаа гэж л ийм юмнуудыг хэлээд байгаа шүү. Намайг дандаа бит ийм хар бараа юм биш үү гэж бид юу байна. Бодорыг угаасаа тэгдэг. Тийм учиртай шүү. Эгэ шиг ийм амар чийлэн гэж ч байх хэрэгтэй те. Тэнийг өмштэй те. Бараг хэлэг гээд байгаа юм шүү. Бараг тэгсийг юу л юмнаа гэсэн. Тэр жолооч мөлөөч чинь байвал зүгээр нэгтгэх таван дээр бараг гаяа бараг доолтон давах. Юм үргийг цүнхээ өөрөд буугааг үтсэн байгаа яа. Бараг түрүүлээ гүүжи хараас ирээ гэж юм. Тэгээгийн тэр нөгөө энэ хитрхийг амар амгалнаас арай хитрээд байгаа. Үгүй тэгээ ингээд нас яваад угаасаа ингэж яд юм шүү. Угаасаа л ингээл дандаа төрүүлж яваад байгаа болохоор. Одоо хэдэн жилийн дараа яг ийм байр тийм тэгээс юмнаас яриад одоо ингэж юу яаж байгаа байхгүй зарим юмуд нэрээ ингэж яг юу яадаг шиг ингэж тийм үг ойлгож эхэлж байгаа байхгүй хүүшээ би ч ингэж амар ингэж ажил ингэж сурна гээгүүгээд байдаг ер нь энэ хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу хүний аз жаргал юу юм уу ингэж тэгэхэд эгээ үшээ тэр юмуд ингэж тийм ойлгоцсон мэдэрсэн би ингэж сураал хийгээл ингээ арай өөр төвшөнд очиод байгаа байхгүй. Тэгээд одооноос ингээ зарим нүд нь ойлгож хэлээд хүү нэрээ зарим нүд ингээ зүгээр хайчиж явах хэрэгтэй юм биш үү ингээ. За энийг нэг юмнуудыг тэгээ хайчдаг шүү. Хай гэл ингээ хайчдаг. Хаяачтэй өөрөө хаяачтай гэдэг. Хаяач гэдэг. Тэгээд тэдрийг одооноос ингээ заримдаа ойлгож эхэлж байгаа байхгүй. Ингээ бүр хитрхи ингээл амар үүрэг хариалцлага өөр дээрээ аваад ингээ өгч байгаа юм шиг яваад байгаа бас хэрэггүй юм зүгээр юмнуудыг хайчиж явах хэрэгтэй юм гэдэг. Гэтэ одоо тэгээ юмныг хайчиж гэн гэдэг одоо эгээгийн тэр нөгөө баггийн нохоо хайчиж болохгүй байгаа байхгүй. Намайг стресс. Тэгээ юу өөрөө номсон хараа явчихна. Тэгээ хүүхдүүд нь ингээ манайхаар бүжгинж манай ч ингээл амар олон хүнтэй ингээл гэж ингээ бүжгнаад дээр нь дахиад нохоо авчирч хийж явцсан гол яах вэ? Нохоо авсан уу инээд? Нохоо гөлөг. Тэгэл нөгөө жив гэж гай ингэрээ. Ингэрээ. За. Хатаа төвчээр харил. Цонх майжаал орилол энэ тэнцээ. Тэгээ тэр нь ингээд би гэртээ орох болгондоо надад ингээд стресс өгч байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд баг нохоо авч гисэн юм биш үү? Өөрийгөө жарчиж чаддаггүй.
Тийм Бакод нохоо авчираа тэгээ Бако нохоо хоёроо манайд өрхөө Ой явцсан. одоо болно манайха. Төвчээр хайр. Тэр үрдлээс хайж чадахгүй байгаа. Сүүлийн үе сонирсан. Тэд тэр нохоог авах юм байлаа. Нэг томаатын тэрийг одоо ингээд нохоо тэжээд гэртээ нохоо тийжсэн туршлагатай сайн хүнд өгсөн дээр шүү. Би өөрөө нөө гэртээ нохоо тийжээдэг болохоор тэгж харахаар сэтгэл өвдөд байгаа. Тижкал ингээ өрөвдөж чаглаа сэтгэл өвдөд тэрийг тэгж сурах наа чи одоо хоол идэх цаг нь болчих наа чи одоо шийх гэдэг хоол идэвсэн бол аваа гар мар гэж зөвлөд байхгүй. Би болохоор ингээ хардаг. Би нохоонд бол хайртай. Тэгээ угаасаа тижээх гэж оролдож чадаагүй. Тэрийг мэдчихэж байгаа. Тэгээд нөө тэрийг хүлэн зөвшөөрч ингэж нөгөө юу ааж чадахгүй ингээ стресс төрүүлдэг байхгүй. Энэ нохоо бушуухан баг дээр хүндүү тэр өрчлүүл яах гад анханасаа яах гэж. Эгээ чихээ хаацсан үгүй. Хай датимэр өгөл стресстэй юм. Надад юус хаачлаа бүгдчтэй. Бүр ингээд юун дээрээ тавьсан те. Тийм мод дээр тавьсан. Бас амт болчихсон. Юу юм мод намч болчихсон. Баг дотроо дуу айлж идэм үү яа тийм баг. Ой тэр яах вэ? Та нар сэдвээсээ халиад байна. Юу ярина гэж ярьчаад. Ой нэрээ би мартаас өгөн хэлий манайха. Аха. 8 сарын 12-нд нэг өдөр штэ. Өнөө цогтойгийн үсээ найрын өдөр шүү. Оо санаж байгаагүй. Үсээ найрын. 12 юу шүү заяа. Миний төрсөн өдөр штэ. Тийм үү чи 12-нд төрсөн юм уу? Тийм штэ. Гайд урьдчилж төрсөн өдрийн баярын түргээ. Хэдүүлээ баг 12-нд тэгж Тахтай хүн байхгүй хаа. шиг гэж угаасаа. Яг юм. Ярих бол надад үнэхээр сайхан л байна. Би таад ингээд гууч түүгээл ингээд нэг доор цогдуулах гэж яаж их хичээл сэтгэл гаргадаг вүлээ. Тэгээд үнэхээр таад ингээд болно ярина гэж байгаа л надад бол сайхан л. Яаж маар харуул эртгийг хэлмээр байна. Одоо би мэ ингээд ямар ч бодоггүй. Манай гаяа угаасаа төрсөн өдрийнхөө өмнө өөш миний төрсөн өдөр болох гэж шүү гэдэг 7 хоногийн өмнө хэлдэг. Өнөөдөр харин 4 хоногийн өмнө хэлчихв. Тийм ингэж нэг уцаасан Цагаан хоногийн өмнөөс миний төрсөн өдөр болох гэж шүү. Тэгээд жилд нэг болдог баяр штэ. жил болох юм байна биш үү? Одоо дуусгах юм шүү дээ. Тэгээд нөгөө Тэгвэл тастаад хэлээ. тий 12-нд угаас нэг гайгийн төрс өдөр нэмэх нь цогтойгийн нөгөө үсгийг авах гэж байгаа болохоор тэрүүгээр үргэлжлүүлээ яриг. Тэгээ яг тех зав байх болов гэдэг дээр амар ярилцж байгаа. Тэгээд шөнө оройч бас амгүй яри. 11-ийнх нь орой яри. Монголд 12 байх болно. Эсвэл 12-ныхоо оройч ирсэн болно. Хоёрыг хоёр нэг юм өөр аялахтай ингээд хаанах юм гэж асуугаад тэг дунд говь гэж чам дунд говийн аялга юм байна гэсэн. Аялахтай байна. Аялахтай ирж байгаа гэсэн. Өөр анги үзэж байгаа хүн байвал Ямар аялга байна хэлээрээ. тийм аялахтай сонсогддгүү. Ямар аялга байна нэг юугаараа Бид нар чинь ямар ч аялгагүй ш. аялахтай. Намайг чи хаанах юм ингээд гэсэн аахгүй юу? Дунд говь гэж хоёр ингээд хоёрт нэг тийм өөр аялга байгаа юм ингээд. Бид ч цэвэр аялга ш. Гарант халах аялга юм болов. За бүгдээрэнд баярлалаа. Тэгээд 8 сарын 12-нд ярих болохоор удахгүй. Энэ дугаарыг нэрийг Тижка Монгол бомбор бор гэж нэрлэж. Баяртай. За бай.